За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгэхээр бид өнөөдрийн илтгэлээр лавлгаа мэдээллийн үйлчилгээний талаар ярих юм байна. За манай намын сангийнхан лавлгаа мэдээллийн үйлчилгээг бидний энд ярих гэж байгаа үйлчилгээнээс бол баг зэрэг өөрөөр ойлгодог учраас эхлээд бид лавлгаа мэдээллийн үйлчилгээ буюу лавлгааны үйлчилгээ гэж одоо яг юу хэлээд байгаа вэ гэдгийг тодорхой олох нь зүйтэй байна. За тэгэхээр Америкийн намын сангийн холбооны тодорхойлсноор уншигч хэрэглэгчийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд намын сангийн ажилтан мэдээллийн их сурвалжийг ашиглах, хөрвүүлэх, дүгнэн цэнгэх арга замаар мэдээллийн зөвлөгөө үйл явцыг лавлгаа мэдээллийн үйлчилгээ гэнэ гэж ингэж одоо тодорхойлсон байдаг. За лавлгааны үйлчилгээ гэдэг бол намын сангийн сан хөмөргөөс нам мэдээлэл хайж байгаа уншигч үйлчилгээчтэй харилцаа үүсгэж за тухайн нам мэдээлэл олж авахд нь одоо хэрэгцээд нам мэдээлэл олж авахд нь туслах зорилготой мэргэжлийн үйл ажиллагаа хийдэг. За тэгэхээр хамгийн анх бол 1876 онд энэ лавлгааны үйлчилгээний тухай намын сангийн томоохон цэцгэлтнүүдийн нэг болох Самуэль Грин гэдэг хүн одоо бичиж үлдээсэн байдаг. За үүнээс хойш бол энэ лавлгааны үйлчилгээ бол намын сангийн шинжлэх ухааны салбарт бол хамгийн их судлагдсан юм зүйлс нэг байдаг болсон байгаа. За энэ үйлчилгээг бол өнөөдөр намын сангийн шинжлэх ухаанд бие даасан судалгахдсан бодлого хөгжсөн намын сангийн ер нь хамгийн чухал үндсэн үйл ажиллагааны нэг юм гэж үздэг. За манай Бритиш Колумбийн их сургуулийн намын сан мэдээллийн сургуулийн нэг багш маань бол намын сан хэрвээ айл гэж үзвэл за нэлээд том болж бие даасан хүүхэд нь лавлгаа мэдээллийн үйлчилгээ юмаа гэж хэлжсэн. За өнөөдрийн бидний илтгэл бол барууны намын сангууд за намын сангуудын лавлгаа мэдээллийн үйлчилгэээн дээр тулгуурлаж явах учраас лавлгаа мэдээллийн үйлчилгээний ач холбогдлыг ярихаас өмнө бол барууны тэр дундаа Америк Канадын одоо намын сангуудын үйлчилгээний зарчим хэлбэр загварын тухай одоо базар ярих нь одоо хэрэгтэй байх гэж бодож байна. За манайхаас бол энэ үнцээрээ одоо өөр үүдэг. За энэ аль ч намын санд яваад орсон тийм ээ нээлттэй загвар үйлчилгээ үзүүлдэг. Барилга байшингийн хийцтэй сайнаас ахуулаад үйлчилгээ одоо хөргөж буй арга барил ном хэвлэлээ зохион байгуулсан одоо байдал зэрэг нь бол бүгдийн нээлттэй үйлчилгээний зарчимтайгаа нийцэж зохицсон байдаг. За ийм орчин нөхцөлд бол мэдээж хэрэг намын сан үзүүлэх үйлчилгээ намын сангийн намын сангийн хүлээх үүрэг нь бол өөр байдаг. За уншигч үйлчлүүлэгч өөрөө одоо намын сангаас нам мэдээлэл хайж болно. За уншигч одоо өөрөө ямар мэдээлэл авах вэ? Ямар ном одоо өөрөө авах вэ гэдгийг бол сонгоно. За энэ сонголт бол чөлөөтэй. Тэгэхээр энэ үйл явцад нь бол намын сан чарманд туслах үүрэгтэй. Заах одоо чиглүүлэх, сургах юм үүрэгтэй байдаг. За намын үйлчилгээнээс гадна тийм ээ уншигч намаар үйлчлээс гадна Америкийн намын сангийн холбооны тодорхойлж байгаагаар бол намын сангийн хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээг ерөнхийд нэг юм 3 хувааж үздэг л дээ. За эхнийх нь бол хөтөлбөрүүд гэж байгаа. За хөтөлбөрүүд нь бол хүүхдэд зориулсан одоо story time ч юм уу тийм ээ. За насанд хүрсэн хүмүүст зориулсан гадаад хэлний ажил эрхлэлтийн гэх мэт маш олон чиглэлийн хөтөлбөрүүд байдаг л да. За энийг бол энэ хөтөлбөрүүд гэдэг энэ ангилалд оруулж үзэж байгаа. За instruction буюу сургалт гэдэг энэ ойлголт байдаг. За энэ сургалт гэдэг нь бол намын сангийн одоо сан хөрөгийг яаж хэрэглэхийг заах тийм ээ. За мэдээллийг ер нь яаж олж авах юм. Цаашлаад энэ мэдээллийн их сурвалжийг ер нь яаж таньж мэдэх юм. Мэдээллээ яаж одоо анализ хийх юм гэдэг энэ маш өргөн ийм ойлголтоор бол уншигчдыг сургах юм зорилготой үйлчилгээг бол энэ одоо бүлэгт оруулж үзэж байгаа. За энэ бол нийтийн намын сангууд болоод их сургуулийн намын сангууд бол энэ үйлчилгээг түгээмэл байдаг. За энд бас намын санчид одоо энэ үйлчилгээнд бол намын санч хүн багштай одоо их төстэй юм үүрэг үүсдэг. За гурав дахь нь бол бидний өнөөдрийн энд ярих лавлгаа мэдээллийн үйлчилгээ байна. За энд бол лавлгаа мэдээллийн үйлчилгээ яг ямар хэлбэрээр явагддаг вэ гэдгийг ярих юм аа. За хамгийн түгээмэл явагддаг үйлчилгээ нь бол биечлэн үзүүлэх үйлчилгээ буюу reference desk буюу лавлгааны ширээний орчинд болдог юм үйлчилгээ. За лавлгааны ширээ гэдэг бол намын санж лавлгаа мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг гол цэг нь байдаг. За ямар намын сан гэдгээс хамаарахгүйгээр намын сан бүр бол лавлгааны ширээтэй байдаг. За лавлгааны ширээн дээр бол дор хаяж байнга бол нэг намын санж ажиллана. За томоохон зарим намын сангуудад бол заримдаа 3-4 намын санж зэрэг ажиллах юм тохиолдол хүртэл байдаг. За лавлгааны ширээ бол нээлттэй загвартай, энгийн тийм ээ аль болох одоо намхан дээрээ юм хажуудаа одоо лавлгааны ширээ гэдгээр мэдэгдэхгүй зүйл маш одоо тодорхой юм тэмдэгтэй байх ёстой. За олон давхар барилгатай намын сангуудын 1-р давхарт нь одоо байх ёстой байдаг. За шууд ороод хүний нүдэнд хамгийн түрүүнд тусах ёстой газар бол лавлгааны ширээ гэдэг юм аа.
За миний ажилладаг Ванкуверийн нийт намын занд бол төв салбар нь 7 давхар байшинтай юм том салбар байдаг л да. Тэгэхээр энэ олон давхар юм намын сан байдаг. Учраас нэг давхарт бол үүдээс харсан том одоо хүн үүдээр ороод харангуут байдаг том лавлгаа гэсэн юм бичгтэй лавлгааны ширээ байждаг. За хүн үүнийг бол харахгүй өнгөрнө гэж байхгүй. За давхар бүрт лавлгааны ширээ би урсдаг шатаар одоо гараад ирэнгүүт үүдээс харсан юм лавлгааны ширээ байждаг. За жижиг салбаруудад болохоор шууд үүдээр ороод ерөөсөө хит алхааллаад бол лавлгааны ширээ байдаг. За утсаар бол лавлгааны үйлчилгээг үзүүлж бас болно. За имэйлээр мөн үзүүлдэг. За чат буюу уншигчтайгаа одоо шууд онлайнаар одоо чатын хэлбэрээр харилцаж асуултанд нь хариулдаг ийм үйлчилгээ. За энэ алхах гэдэг нь болохоор сүүлийн үед rowing гэж нэрлэдэг нэг лавлгааныхаа одоо ширээн дээр намын сан журуу суугаад авах ш тийм ээ. Намын сан дотроо одоо явж алхаж за намын сан дотор бол хүмүүс сонин уншаад, ном уншаад ингээд тухлаад сууж идэг тийм хүмүүс. Тэр одоо хүмүүсийнхаа дундуур одоо уншигчийнхаа дундуур алхаж тийм ээ. За ингэж явж байхдаа бол лавлгааны асуултанд хариулдаг ийм одоо шинэ төрлийн лавлгааны үйлчилгээний хэлбэр бол сүүлийн үед нэмэгдсэн. За энэ лавлгаа мэдээллийн үйлчилгээг бол маш их судалсан юм сэдвүүдийн нэг байдаг. Тэгэхээр ингэж одоо намын дундуур алхаж явж ингэж үйлчилгээ үзүүлэх нь бол лавлгааны мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг их нэмэгдүүлдэг нь бол одоо судалгаагаар тогтоогдсон байдаг. За энэ зураг дээр байгаа болохоор лавлгааны ширээг та бүхэн харж байгаа хоёр одоо намын сан байгаа. За эхнийх нь болохоор одоо энгийн загвартай одоо энэ лавлгааны ширээ. За хоёр дахь нь бол миний ажилладаг нэг салбарын одоо лавлгааны ширээн дээр намын сан уншигчид үйлчилгээ үзүүлж байгаа нь бол харагдаж байгаа маа. За Америк, Канадын бүх төрлийн намын сангуудад мөрдөгддөг лавлгаа мэдээллийн үйлчилгээний аргачлал буюу RUSA аргачлал гэж байдаг. За RUSA гэдэг нь болохоор Америкийн намын сангийн холбооны нэг томоохон салбар болох лавлгаа хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээний холбоо гэдэг ийм байгууллагын нэрийн давчлал байдаг. За энэ аргачлалын бүтэн нэр нь бол лавлгаа мэдээллийн үйлчилгээг үзүүлэгчдийн зан үйлийн үзүүлэлтийн аргачлал гэсний давчлаад одоо RUSA аргачлал гэж ингэж нэрлэдэг юм аа. За Америкийн намын сангийн холбооноос намын санж уншигч хоёрын хоорондын харилцаа буюу лавлгааны үйл явц нь нэн адармаатай, олон шаттай, олон талд үйл ажиллагаа гэж тодорхойлоод за 1992 онд энэ талаар ерөн тусгайлсан юм аргачлалыг гаргах нь зүйтэй юм байна гэж үзсний үндсэн дээрээс 4 жилийн турш судалгаа хийж 1996 онд анх энэ аргачлалыг гаргасан байдаг. Үүнээс хойш технологийн хувьсэл, нийгмийн өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс 2004-2013 онуудад одоо шинжилж боловсронгуй болгосон байдаг. За энэ маш чухал аргачлалын үед миний мэдж байгаагаар Канада, Америкийн бүх намын сангууд мөрддөг. За намын сангийн сургуулиуд үүнийг бол тусгайлан хичээл болгож үздэг. За энэхүү аргачлал нь бүрэн ихээр Америкийн намын сангийн холбооны вебсайт эрхэм бүхэнд нээлттэй юм байдлаар тавигдсан байдаг. За энэ аргачлалыг бол зөвхөн насанд хүрсэн уншигчид үйлчилгээ үзүүлэхэд ашиглах бөгөөд хүүхдийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах аргачлал тустай байдаг. За намын санж уншигч хоёр анх уулзах уншигч өөрийн одоо мэдээллийн хэрэгцээг намын санжид хандаж илэрхийлэх. За намын санж үүнд нь одоо туслах, тодруулах асуулт асуух, харилцан ярилцлагаас ахуулаад үйлчилгээ үзүүлж дуусах хүртэл лавлгаа үйлчилгээний бүхэл үйл явцыг бол шат тараалтай тодорхойлж зааж өгсөний дээр намын санж хүн ер нь ямар үед нь ямар асуулт асуух, үүнийг хэрхэн асуух нь хүртэл зааж өгсөн байдаг. За дотроо 5 ерөнхий хэсэгтэй хэсэг бүртээ бичлсэн үйлчилгээ үзүүлэх болон заанаас үйлчилгээ үзүүлэхийн онцлогийг бол ялгаж салгаж тусгасан байдаг юм аа. За бид нар энэ слайд дээр болохоор RUSA аргачлалын тухай одоо нэлээд наривчилж ярих юм. За лавлгааны ширээний байрлал буюу одоо намын санжийн ажлын байрлал нь болохоор ил тод харагдах үйс байрлалтай байх ёстой. За энэхүү байрлал нь мөн лавлгаа мэдээллийн үйлчилгээ үзүүлж байгаа тодорхой харуулсан одоо тэмдэглэгээтэй байх ёстой гэж ингэж заасан байдаг. За энэ талаар бид өмнө нь ярьсан байгаа. За буланд юм уу одоо танкийнхаа одоо хойд хэсэгт ч юм уу бүр одоо намын тавиарын араар энэ төр бол байж болохгүй гэсэн. За library anxiety гэдэг нэг юм ойлголт байдаг. За энэ нь болохоор намын санд уншигч орж ирээд сандарч мэдэх ийм тохиолдол, ийм байдал бол нэлээд байдаг. За энэ нь бол үнэхээр юм бодиттой амьдрал дээр байдаг нь бол тогтоогдсон намын сангийн шинжилгээ ухаанд маш их судлагдсан юм үзэгдэл байдаг л та. Тэгэхээр намын санж уншигч хэрэглэгчийн одоо намын санд орж ирэх үедээ бол сандарч мэдэх юм уу одоо уучраа олохгүй байх. Үүнээсээ болоод өөрийгөө одоо бүрэн дүрэн илэрхийлж чадахгүй байх боломжтой гэдгийг бол сайтар ойлгож байх хэрэгтэй. Энэ учраас илэрхий одоо найрсаг байдалтай тийм ээ нээлттэй байж харилцан яриаг намын санж өөрөө эхлэх ёстой гэж ингэж заасан байдаг.
Тэгэхээр танд би юугаар туслах вэ? Та одоо хайж байгаа юм олж чадж байна уу гэх мэтийн ийм асуултыг асууж номын сүнж хүн бол харилцан яриаг эхлэх хэрэгтэй байдаг. За ингэхдээ номын сүнжийн хувьд бол би одоо гадаад харагдах байдлаараа харилцан яриа үүсгэхэд одоо бэлэн за гэдгийг илэрхийлж төхөж байгаа уншигч руу хандаж инээмсэглэж за найрсаг нөхөрсөг байдлаар мэдлэн гэж заасан байдаг. За доошоо харах юм уу одоо компьютерлогоо хит тонгоох тонгоож харах тийм ээ бүхтэй зогсох гараа урд талдаа зөрүүлэхийг бол хориглодог. За компьютер дээр ажиллаж юм хийж явах тохиолдол бол биднэрт нэлээд байдаг. Тэгэхээр ийм үед бол үе эргэн тойрноо одоо байнга харж одоо мэдээллийн асуулт асуух гэсэн уншигч байна уугүй юу гэдэг бол байнга шалгаж явах хэрэгтэй гэж заасан байдаг. За лавлагын ярьцлага гэдэг ийм зүйлийг бол зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг. За энэ бол маш чухал ойлголт. Энэ талаар энэ дараагийн слайд дээр бид нэр ярина. За номын сүнжийн хувьд бас сонирхож байгаагаа үзүүлэх хэрэгтэй. Тэр уншигчийн одоо хайчуу мэдээллийг олж өгөхийг үнэхээр сонирхож байгаагаа бол үзүүлэх хэрэгтэй гэж ингэж заасан байдаг. За энд бол бүх анхаарлаа уншигчид чиглүүлж одоо ярих сонсохдоо уншигчийнхаа нүд рүү нь харах. За толгоогоо тохих, тийм инээмсэглэх гэх мэт ийм зүйлсүүдийг заасан байдаг. За уншигчид үйлчлэн гэдэг бол ерөөсөн номын сүнгийн хувьд бол хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр энэ талаар бол өмнө нь манай даасрангийн өмнө тавьсан илтгэлд бол дурдгдсан байна. За энд жишээ болгож лавлагын үйл ажиллагааны талаар бахан хэмжээний одоо жишээ хэлье гэж бодож байгаа. За миний ажилтдаг нийтийн намын сангийн салбарууд дээр бол өдөр бүр одоо ингээд өглөө очиход бол хуваар гарсан байдаг. За өдөрт хүн намын санж бүр доор хаяж одоо 2 цаг лавлагын ширээн дээр ажиллах хэрэгтэй байдаг. За би лавлагын ширээн дээр ажиллажлаа гэж бодоод тэгэхэд бол нэг уншигчид туслаад ажил дахиад цаана нь 2 3 хүн хурж ирээд ингээ хүлээгээд зогсож байна гэж бодъё. За тэгвэл уншигчийг бол хүлээлгэх ерөөсөө ёсгүй байдаг. За энэ тохиолдолд яг ихтэй ширээн дээр байдаг. Одоо хонхоо дарах хэрэгтэй бий. За хонхоо дараа дотор ажлын өрөөс нэг одоо миний ардгалыг дааж байгаа хүн гарч иж хүлээж байгаа уншигчид лавлагын мэдээллийн үйлчлэг үзүүлэх хэрэгтэй. За дотор ажлын өрөөнд бол салбар эрхлэгчтэйгээ нийлээд за нэг 4 юм 5 хүн ажиллая гэж сууж байдаг. За тухайн үед бол тухайн өдрийн ажлын хуваарийнхаа дагуу эхний хонх дарахад миний ардгалыг дааж байгаа эхний хүн гарч ирнэ. За хоёр дахь нь бол хонхыг даахад бол хоёр дахь хүн гэх мэтлэнгээр гарч иж бол лавлагын мэдээллийн үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байдаг. За энэ хүмүүсийн нэг нь бол салбарын эрхлэгч нь өөрөө байж байгаа. За тэгэд ажлын өрөө нь бол лавлагын ширээнийхээ яг ард талд нь байж байгаа. Тийм учраас гарч ирэхэд бол усрээд 1 юм 2 минут зарцуулдаг. За энэ бол энгийн юм шиг хэрнээсээ ажлыг бол намын сангийн ажлыг маш их үр дүнтэй болгодог ийм систем байна. За намайг анх ажилд ороход сургаж исэн нэг салбар эрхлэгч надад хэлжсэн. Би одоо Канадын ерөнхий сайд уцаар ярьжлаа гэхэд миний одоо хонхд ороход бол би шууд уцаа хаяал усраад гарна гэж ингэж хошгин хэлжсэн. Тэгэхээр энэ бол лавлагын мэдээллийн үйлчлэгээ гэдэг бол ямар чухал зүйл байдгийг бол харуулж байгаа юм аа. За лавлагын ярилцлага гэдэг бол лавлагын мэдээллийн үйлчлэгээний амин чухал одоо юм хэсэг байдаг. За лавлагын ярилцлагын ерөөсөө хамгийн гол зорилго нь бол намын санж буюу мэдээллийн үйлчлэгийг нь үзүүлж байгаа хүн уншигч үйлчлүүлэгчийн мэдээллийн хэрэгцээг таньж мэдхэд оршдог. За тэр уншигч үйлчлүүлэгч хүн одоо яг ямар төрлийн мэдээлэл хайгаад явж байна вэ гэдгийг ойлгоход оршдог гэсэн үг. За заримдаа бол уншигч энэ ямар учиртай вэ гэхээр заримдаа одоо уншигч хэрэглэгч яг юу хүсэж байгаагаа мэдж байгаа хэрэгсээ тэрнийг буруу илэрхийлэх юм тохиолдол байдаг тийм ээ. За мөн одоо заримдаа ямар мэдээлэл одоо яг юуг хайгаад ингэж явж байгаа гэдгийг мэдэхгүй байх тохиолдол бас байдаг. Нэг л юм л хайгаад яваад байдаг. Тэгэхээр тэрийг илэрхийлж чадахгүй байх юм тохиолдол бас байдаг тийм. Тэгэхээр бид нар одоо бүгдээрээ хүмүүс учраас бие биенээ одоо буруу ойлголцох тохиолдол бас их байдаг. Тэр угаасаа хүний мэдээллийн хэрэгцээг таньж мэдэх нь бол маш их атармаатай юм зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр шууд л одоо би ийм мэдээлэл хайж авна гэж хэлэл тэгэл тэрийг нь энд байна гэж ингээл аваад өгдөг тийм тохиолдол тийм зүйл бол амьдрал дээр бол баг байхгүй. За тэгэхээр Русын аргачлалд энэ тухай юуг заасан байдаг вэ гэхэлэр за намын санж бол найрсаг ээлдэг тосч байдлаар харилцана гэж заасан байгаа. За уншигчийг өөрийн мэдээллийн хэрэгцээг бүрэн дүрэн илэрхийлэх боломж олгоно. За энэ юу гэсэн үг вэ гэхэлэр уншигчийг мэдээллийн хэрэгцээг илэрхийлж яхад нь бол тийм ээ тайлбарлаж яхад нь дундуур нь одоо уншигчийн яриаг бол таслаж болохгүй гэсэн үг. За уншигчийн мэдээлэл олох судалгааны зорилгыг заавал тодруулж асууна. Та энийг одоо юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Ямар байдлаар хэрэглэх вэ гэдгийг заавал асууна. За уншигчийг одоо зөв ойлгосноо баттахын тулд уншигчийн асуултыг дахин өөр илэрхийлж асууна. За буруу ойлголт өгөхөөс зайлсхийхийн тулд мэргэжлийн нэр томьёо хэрэглэхээс зайлсхийна. За мэргэжлийн нэр томьёо гэдэг нь намын сангийн мэргэжлийн нэр томьёо гэж болно. За ер нь ямар ч
төрлийн мэргэжлийн нэр томьёо хэрэглэхээс бол аль болохоор зайлсхийдэг. За уншигчийн мэдээллийн хэрэгцээний талаар илүү мэдээлэл өгөхийг дэмжих үүднээс бол нээлттэй асуултуудыг асуудаг. За тэгэхээр нээлттэй асуултууд гэж чухам ямар асуултууд байх вэ? За тэгэхээр нээлттэй асуулт гэдэг нь за та сэдвийнхээ тухай одоо хийж байгаа зүйлийнхээ тухай надад илүү мэдээлэл өгөөч. За та одоогоор ямар хуу хайлт хийж ямар хуу мэдээлэлүүд олоод байгаа вэ? За та энэ мэдээллээ яг юунд зориулж одоо яаж ямар байдлаар ашиглах вэ? Та энэ талаар одоо хаанаас уншсан бэ? Эсвэл сонссон бэ? За та надад нэг жишээ хэлээч. За энэ эсвэл бол хэрэг намын санж өөрөө энэ талаар сайн мэдэхгүй юм огтулааг байх юм бол илүү мэдээлэл олоход тусалдаг. За ямар хуу сурвалж мэдээллүүдийг хайж байгаа вэ гэх мэтчлэнгээр асуудаг гэсэн үг. За гэхдээ бол аль болохоор их хариулт мэдээлэл өгдөөсөн ийм асуултыг асууна. За та тэр номыг үзсэн үү? Энэ ном их сурвалжийг ашигласан уу гэх мэтэр тийм үгүй гэсэн хариулттай буюу энийг бол хаалттай асуулт гэж нэрлэдэг ийм төрлийн асуултыг бол асууж болохгүй гэж үздэг. За бас тодруулах асуултууд асууж болно. За энэ бол таны хэлснийг би ингэж ойлголоо. За энэ зөв үү? Энэ одоо яг таны хайж байгаа төрлийн мэдээллийг мөн үү тийм ээ? За мэдээлэл олсон энэ бол мэдээлэл олсон тохиолдолд асууна. За огт асууж болохгүй зүйл, огт хэлж болохгүй, асууж болохгүй асуултууд гэж бас байдаг. За энэ бол манад энэ талаар ерөөсөө ном материал байхгүй, та одоо өөр номын сан руу явах хэрэгтэй ч гэдэг юм. Ийм байдлаар бол ийм зүйлийг бол ерөөсөө энэ шатанд хэлж болохгүй гэж үздэг. За зарим тохиолдолд бол танаа одоо номын санд үнэхээр ийм одоо тийм ээ хайж байгаа сэдвэр нь ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч их сурвалж, ямар ч одоо ном нэг жишээ ном байхгүй байх тохиолдол байж болно. Тэгээ уншигч бол одоо зарим уншигч нарийн ийм шинжлэх ухааны ийм нарийн мэдээлэл хайгаад явж байгаа. Тийм тохиолдож болно. Гэхдээ үнийг бол заавал одоо хайлт хийж үзэж нягтлж одоо сайтар нягтлал тогтооцсны үндсэн дээрээс уншигчдад одоо хэлэх буюу одоо өөр төрлийн номын сангуудыг их сурвалжуудыг одоо санал болгодог юм аа. За ингээд уншигчаас асуулт асууж хангалттай мэдээлэл олсныхаа дараа бол хайлт тех стратегийг боловсруулдаг. За ерөөсөө стратеги гэдэг нь болохоор хамгийн эхлээд хайлт хийх түлхүүр өгнүүдэд сонгоно тийм ээ одоо database-с хайлт хийх тохиолдолд за ямар энэ одоо уншигчийн хайж байгаа мэдээлэл тохирсон ямар түлхүүр өгнүүд байх ёстой вэ гэдгийг бол сонгодог. За тэгээд анхны уншигчаас ирсэн мэдээлэлд уншигчийн өгсөн мэдээлэлд одоо баримтын юм уу одоо үг үсгийн юм алдаа байх эсхийг бас хянах ёстой байдаг. За тэгээд үүний дараа бол тухайн тэр хайж байгаа мэдээллийг агуулж болох тийм хамгийн өндөр боломжтой одоо ямар их сурвалжууд таны номын санд байна вэ гэдгийг сонгоно. За ингэхдээ бол хайлтынхаа стратегийг уншиж хэрэглэгчдэд тайлбарлах ёстой байдаг. За ингэхдээ бол бид бол уншигчаа давхар одоо мэдлэгжүүлж, чадваржуулж, за уншигчдад бол мэдээллийн аган шатны боловсролыг байнга олгож байгаа гэдэг бол одоо санах хэрэгтэй гэдэг юм аа. За энэ хайлтын талаар уруусаа агшлалд одоо юу гэж заасан байдаг вэ гэдгийг үзье. За уншигчийн цагт бол мэдрэмжтэй хандах ёстой гэж заасан байдаг. За аль болохоор уншигчид өөрт нь одоо байгаа цагт нь багтааж үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. За уншигчтайгаа хамтран ажиллах ёстой гэж заасан байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн одоо хайлтын сэдвийг жишээлбэл үргэлжлүүлэх ч юм уу наривчлах юм шаардлагатай бол тэрийг уншигчтайгаа зөвлөх, аль болохоор уншигчтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн үг. За мэдээллийг олсны дараа бол өөр нэмэлт мэдээлэл хэрэгтэй эсэхийг бол заавал асуух ёстой гэж заасан байгаа. За мөн дахиад ийм төрлийн мэдээллийг уншигч хэрэглэгч өөрөө хайж олох чадвартай болоход нь туслах үүднээс за database-үүд ашигласан их сурвалжууд database-үүд түлхүүр үг зэргийг бол уншигчдад зааж танилцуулах хэрэгтэй гэж ингэ заасан байдаг. За уншигчийн хэрэгтэй мэдээлэл хэрвээ олдохгүй байх юм бол тийм ээ өөр номын сан одоо номын санч байдаг юм уу өөр их сурвалжийн database-үүдийг бол одоо уншигчид эцэст нь бол дараа нь бол санал болгох хэрэгтэй гэж ингэ заасан байдаг. За тэгэхээр лавлгаа мэдээллийн үйлчлэгээ үзүүлж байгаа номын санч хүн ер нь ямар чадвартай байх ёстой вэ? За Канадын эдийн номын сангуудад бол лавлгааны номын санч гэж тусдаа одоо хуучин юм мэргэжил байдаг байсан бол одоо лавлгааны үйлчлэгийг бол бүх номын сангийн ажилтан бүр хүргэж чаддаг байх ёстой гэж үздэг болсон байгаа. За ийм учраас лавлгаа гэдэг бол хүний хийж чадах ёстой одоо нийтлэг ажил гэсэн үг. За хүүхдийн номын санч гэдэг юм уу олон нийтэд харилцах номын санч гэдэг бүгд бол энэ ерөнхий лавлгааны ажлыг хийдэг. За номын санч олон төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг, өргөн хэмжээний их үүрэг хариуцлага хүлээдэг. За лавлгааны үйлчлэгнээс гадна бол өдөр тутамд төрлөөрийн үзэсгэлэн гаргах,
За намын жагсаалт гарах, намын сангийн төрөлбөрийн хөтөлбөр удирдах явуулах. За гаднаас ирсэн зочдод намын сангаа танилцуулах гэх мэт энэ олон төрлийн ажлуудыг хийж идэг. За үүнийгээ дагаад бас эрх мэдэлтэй байдаг. Жишээлх юм бол Ванкуверийн нийт намын санч бол уншигчийн одоо торгуулийг арилгах хэрэгтэй байдаг. За зарим уншигч бол одоо бүр хэдэн зуун долларын торгуультай байдаг. Гэхдээ тэр торгуулийг бол өөрөөс шалтгааллахгүй хүндэтгэх шалтгааны улмаас ийм торгуультай болсон гэдэг одоо баталж нотолсон тохиолдолд намын санч бол тэр дорн торгуулийг арилгах хэрэгтэй. За мөн одоо ном бүтээл тодорхой шалгуурыг хангахгүй байх юм бол одоо шууд газар дээр наагдалж хасах хэрэгтэй. Гэмчлэнгийн юм хэрэгтэй гэдэг. За энэ нь бол намын санч мэргэжлийн үйл ажиллагааг дотор нь бол ихт олон хувааж амлал үүсэхгүйгээр одоо хувь намын санчийн хийж бүтээх ажлын цар хүрээ чадамжийг хэсгэснээрээ за намын санчийг чадваржуулж энэ мэргэжлийн нэр хүнд имижийг өсгөхөд бол маш их нэмэртэй байдаг юм аа. За тэгээд лавлгааны үйлчилгээ нь бол намын санчаас маш олон төрлийн мэдлэг чадвар шаарддаг одоо маш их хурд шаарддаг юм ажил. За энэ сангийнхаа үзүүлдэг бүх үйлчилгээ сан өмөргийн талаар одоо нэвтэрхий мэдлэгтэй байхаас гадна түүх соёл, газар зүй, за тэгээд бүх төрлийн шинжилгээ ухаан, сүүлийн үеийн дижитал намын сан, дижитал ресурсийн талаар өргөн мэдлэгтэй байх шаарддаг. За мөн тухайн дүүрэг одоо хоттой болж байгаа зүйлсийн талаар байнгын мэдээлэлтэй байх хэрэгтэй. Жишээлхэн бол сонгуул болоход одоо сонгуулийн талаар ноднин энд дүүрийн энэ одоо мужийн сонгуул болоход бол сонгуулийн талаар хүмүүс маш их асууж ингэж орж ирж байсан. За PNE гэдэг жил нэг удаа болдог юм үзэсгэлэн ярмаг байдаг, мартан үзэсгэлэн ярмаг. За энэ бол Ванкувер хотод 8 сард болдог. Тэгэхээр 6 сараас ихсүүлээд бол хүмүүс энэ талаар PNE-ийн талаар хүмүүс их асууж орж ирдэг. Тэгэхээр энэ мэдчлэнгээр тухайн дүүрэг хотод одоо ямар үйл явдал болж байна гэдэг талаар бол одоо байнгын мэдээлэлтэй байж байгаа шүү дээ. За тэгээд янз бүрийн одоо сонирхолтой юм санаанд ормог асуултууд их асуудаг. Жишээлхэн бол надаас одоо зөв үерхт 1900-аад оны ихэр байж байгаад бүр устдад өвөө болцсон тийм хотын одоо газрын зургийг болоход туслаач гэдэг юм уу. Эсвэл одоо бүр хаус Аризонад бүр ийм хөдөө газар байдаг нэг уулан дээр байдаг юм аа. Засгийн газрын одон орон судлалын төвд очих замын зургийг болоод хэвлж авмаар байна ингээд туслаач гэх мэт ийм асуултууд бол асууж ирсэн. Тэгэхээр бол санаанд оронгүй юм асуултууд их орж ирдэг. За мэдээллийн талаар мэдээллийг ер нь хэрхэн хайж олох, ерөнхий арга барилыг сайн эзэмшсэн байх шаарддаг. Мэдээллийн их сурвалжуудыг таньж мэдэх. За ямар мэдээлэл чухам хаанаас олж болох уу, хаанаас хайж болох уу. За мэдээлэлд болоод мэдээллийн их сурвалжид анализ хийх. За хуурамч үнэн бус мэдээллийг ялгаж таних. За түлхүүр үгээ зөв тогтоох, түлхүүр үгнүүдийг одоо зөв ашиглах хайх гэх мэтчлэнгийн маш чухал чадваруудыг ерөнхий чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. За ийм чадвараас гаднаас мэдрэмж, хувь хүний өөрийн мэдрэмж, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх соёл бас чухал байдаг. Тэгэхээр зарим үед бол зарим үед тэр дорн хариулах одоо боломжгүй юм асуултууд байдаг. Жишээлх юм бол за одоо манайх ингээд цэцэрлэг юм аа, манай хүүхдүүдэд энэ унших одоо бие бинийгээ хазаж болохгүй, түлхэж болохгүй гэдгийг ингээд харуулсан юм. Танай намаас нь бэлэн байгаа намын жагсаалтыг гаргаж өгөөч гэсэн ийм өсөлтүүд бол их эртгэлтэй жишээ. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бол та одоо дахиад нэг хэд хоногийн дараа ирээч. Эсвэл имэйл хийгээ үлдэж болох уу гэх мэтээр одоо хэлж явуулдаг байна. Тэгэхээр ямар ч бас тухайн уншигчтайгаа харилцах, тухайн уншигчаа мэдрэх ийм одоо харилцааны соёл мэдрэмж их чухал байдаг гэсэн үг. За тэгээд яа харахгүй өөрөө одоо үнэхээр мэдэхгүй юм ном ийм асуулт бол бас гарч ирнэ. Тэгэхээр ийм үед бол одоо бусад цаг ажиллаж байгаа хүмүүсээс намын санчтаас асуух одоо ийм төсөл нь бол нээлттэй байдаг юм аа. За манай Монголын намын сангууд одоо хэрхэн лавлахаа мэдээллийн үйлчилгээ одоо үзүүлж хөгжүүлж энэ үйлчилгээгээ хөгжүүлж болох вэ? За бидний одоо бидний байгаа орчин нөхцөлийг ашиглаад за нэмэлт одоо ямар нэг хөрөнгө санхүү шаардахгүйгээр байгаа нөхцөл боломжийг ашиглаж бид лавлгаа мэдээллийн үйлчилгээг улам одоо хөгжүүлэх одоо ийм боломж бол бидэнд байгаа гэж би үзэж байгаа. Тэгэхээр энд одоо би өөрийнхөө бодож байгаа хэдэн зүйлийг бол дурдмаар байгаа юм. За эхлээд бол лавлгаа мэдээллийн үйлчилгээг бид тогтмолжуулах хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр за Ванкувер хот бол 700 мянган гаруй хүнтэй 21 салбараар үйлчилдэг. Жилдээ бол одоо 5 сая орчим лавлгаа мэдээллийн асуултанд хариулт өгдөг ийм одоо намсан баг. Тэгэхээр нээлттэй одоо тийм ийм хүртээмжтэй байдлаар хүргэдэг учраас ийм өргөн хүрээний лавлгааны үйлчилгээг хүргэж чадчихна гэж ойлгож байна. За лавлгаа мэдээллийн асуултанд бол одоо хариулах хүртээ түүнийгээ бид одоо энэ тусгай системээр бүртгэж энэ тав гаргадаг. Тэгэхээр энэ бол маш чухал. Энийг би дараагийн одоо ихтгэлээр илүү тодорхой ярих юм байна.
За манай Монголын намын сангууд лавлгаа мэдээллийн үйлчилгээг их бага ямар нэгэн хэмжээгээр хүргэдэг тийм ээ. За үүнийгээ бид бол лавлгаа мэдээллийн үйлчилгээ гэж яг оноош нэрлэдэггүй байж болно. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээ бол бид хүргэж ирсэн байна. Тэгэхээр миний одоо бодож байгаагаар бол лавлгаа мэдээллийн үйлчилгээг аль болох хүртээмжтэй нээлттэй байдлаар бол хүргэж эхлэх хэрэгтэй байна гэж би хардаг. Тэгэхээр намын сан дотор ороод одоо юу гэдэг нь бүр даалт юм бохорцуудаг нэг юм намын сан үйлчилгээ одоо хай нэг хүн юм асуугаад ороод уншигч юм асуугаад ороод ирэх ч юм уу уцаар ч юм уу хариулаад ингэж үзүүлдэг бол энэ хангалтгүй тийм ээ. За энэ үйлчилгээгээ яаж тогтмолж болох вэ? Яаж тэр одоо намын санчтай яаж аль олон хүнд хүргэж үйлчлүүлэх вэ гэдэг талаас нь одоо бодох хэрэгтэй. За хоёрдугаарт нь лавлгаа мэдээллийн одоо юм тусгай ширээ, орон зай тэмдэглэгээтэй болох. За энэ бол маш чухал тийм ээ. За тэр лавлгааныхаа ширээг одоо ямар загвартай авах, хаана байрлуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй тийм ээ. Нэг захад юм уу одоо булан дагаачид тавьчих болохгүй гэж бид өмнө ярьсан байгаа. Тэгэхээр аль болох хүн гаднаас орж ирдэг үе таалганд ойрхон хүний нүдэнд дийл газар тавих хэрэгтэй. За лавлгаа мэдээллийн үйлчилгээ юм уу одоо мэдээллийн үйлчилгээ гэсэн тэмдэглэгээ байх хэрэгтэй. За гуравт бол орон нутгийнхаа талаар орон нутгийн намын сангууд бол орон нутгийн талаар одоо мэдээлэл цуглуулах тийм ээ. За орон нутгийн намын сангууд бол угаасаа тухайн одоо тийм ээ орон нутгийн талаарх ном сонин материалууд бол байж байдаг тийм ээ. Тэгэхээр үүн дээр нэмээд тухайн орон нутгийн ард иргэд хүмүүс за ер нь яг ямар хөө мэдээлэл их хайдаг, тэдэнд одоо ямар мэдээлэл хэрэгцээтэй байдгийг, өдөр тутам хэрэгцээтэй байдгийг судалж, за тэр төрлийн мэдээллийг цуглуулж эхлэх тийм ээ. За үүнийгээ одоо сан болгож одоо бүрдүүлэх юм хэрэгтэй байна. За манай энэ Ванкувер хотод бол хүмүүс одоо хотын дугуйны замын мэдээлэлч гэдэг юм уу, хотын одоо газрын зурагч гэдэг юм уу тий. За тэгээд тэр дүүрэгт байдаг шудангийн газрууд, за төлбөртэй утасны цэгүүд, төрийн одоо төрлөөрийн үйлчилгээ үзүүлдэг газруудын байрлал, автобусны хуваар гэх мэт ийм зүйлсийг бол өдөр тутамд хэрэгцээтэй байдаг. За энийг бол тийм учраас бид нэр энийг өдөр тутамд энэ бол юмсан дээр одоо энийг сурсан, асуусан, одоо ийм мэдээлэл асуусан, сурсан хүмүүс орж ирдэг. Тийм учраас бид энийг бол тусад нь бүр сан болгоод ингэж бэлдсэн битг. За орон нутагт одоо жишээлх юм бол тийм ээ одоо хот руу явдаг автобусны үйлчилгээ үзүүлдэг газруудын хаяг, утасны дугаар өөр ер нь ямар мэдээлэл хүмүүст одоо хэрэгцээтэй байдаг юм бэ гэдгийг одоо мэдэрч судалж та түүнийгээ цуглуулж үндсэн үйлчлэгэн дээр одоо нэмж үзүүлж болно гэж бодож байна. За уншигч дөрөвт нь бол уншигч хэрэглэгчид тийм ээ энэ үйлчлэгээ үзүүлж байгаагаа сурталчлах хэрэгтэй тийм ээ. Олон хүнд хүрч үйлчлэх тусмаа л одоо бидний манай намын сангийн нэр хүнд тийм ээ нийгэм дэслэх байр суурьсан. Тэгэхээр хүмүүсийн олон очдог газруудаар энэ үйлчлэгээ одоо танилцуулсан юм постеруудыг байрлуулж болно. Намын сангийнхаа гадаа энэ явган хүний зам дээр одоо юм постер байрлуулж болно. Гэх мэтээр бид одоо энэ байгаа нөхцөл байдлыг ашиглаад энэ үйлчлэгийг улам цаашдаа тогтворжуулж яаж энэ үйлчлэгийг улам сайжруулж болох юм аа. За ингээд эцэст нь та бүхнээс одоо надад асуух асуулт байгаа. Лавлгаа мэдээллийн үйлчлэгийг танай намын санд одоо таны ажиллаж байгаа намын санд яаж хөгжүүлж болох вэ? За ингэхдээ бол одоо байгаа үйлчлэгэн дээр суурлаа тийм ээ. За энд ярьсан орчин үеийн жишгийг яаж нэвтрүүлж, яаж өөрчилж одоо цааш нь улам хөгжүүлж болох вэ гэдэг энэ санаагаа та бүхэн одоо комментээр бичээрэй. За тэгээд та бүхэндээс асуулт байвал би хариулахтай баяртай авах болно. За ингээд өнөөдөр цаг зав гаргаж бидэнтэй хамт байсан та бүхэндээ их баярлалаа.